байгаль орчны мэрэгчлэлтэнгөө одоо мэрэгжлийн боловсон өвчин дутмаг байдагтай холбогдуулаад тайлан мэдээгээ алдаа дутагдaltaй хийх, өөрсдийнхөө ажилласан ажлынхаа тайлан бүрэн гүйцэд тайлагнахгүй ингээ их дутаах, тэгээ дахин яриулж одоо шаардуулах алдаанууд бол их байна л да. Ер нь бол аж ахуйн нэгжийн өөрсдийнхөө үүргийнхээ хүрээнд бол энийг бол одоо төрийн байгууллагаар хэлүүлдэггүй маш сайн хийгч тайлагнаж авах үүрэгтэй. Тэгээ энд бол алдаа дутагдaltaй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд бас нэлээд байгаа. За энийг бол мэрэгжлийн хяналтын газраас бол энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх бах. Нийслэлийн хэмжээнд бол түгээмэл дарахтай ашигт малтамлын тухайд бол тусгай зөвшөөрлийг бол эхнээс нь цуцалж байгаа. За тусгай зөвшөөрлийн төлбөрөө тухайн жилийнхээ төлбөрийг урьдчилж төлөөгүй, хоцроор урьдчилж төлөөгүй эсвэл ерөөсөө огт төлөхгүй хэдэн сараар алга болсон ийм аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг бол цуцалж байгаа. Эхнээсээ бол туслагдаа явж байгаа. Одоо бас туслах шатнд 4-5 аж ахуйн нэгжийнээр ороо явж байгаа.